Дэлхийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Монголын үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, доктор профессор Жамцын Гардгүн амьдралын хатуу гэрхийг туулсан ч үнэлэг сэтгэлэн гэлгүй эрдэм мэдлэгээр өөрийгөө чимж байгаль эхийнхэн хайрыг дааж үнэн шударга амьдрал сайн сайхан бүхнээр үр хойчоон сургасан өнөө цагийн энэл эрхмийг бид хүндэтгэн саярхъя. Би бол айлын ганцхүү Ховд аймгийн Харус нуурт нутаг бол Харус нуурт төрсөн морин жилтэй 1942 он юм да. Миний эцэг Жамц бол Ховд аймгийн Цэцэг нуурын хүн. Намайг 5 настай байхад миний эцэг өөд болсон. Түүнээс хойш миний ээж бол намайг өсгөж өдий зэрэгтэй болгож гарын минь ганцхан төлийн минь дөрөнд төрсөн юм ба. Эхийнхэн хайранд мөнчих бөөцөлүүлж явжтэй. Хүний зэрэгтэй эрдэм мэдлэгтэй өсгсөн ээж таныхан сэтгэлийг юутайч зүйрлэшгүй. Газрын анирыг тэмтчин гүйх тэрл балчир наснаас эх нутаг ан хайрлаж байгаль дэлхийг өмгөөлөхийг хүссэн билээ. Хөрснөөс нь хүртэл чухам шар тус үнэртэх энэл нутагтан заяагдсан нь миний хувь тавилан юм да. Би экологч хүн. Монгол орны онгон байгалыг хамгаалах өгдөөд заяагдсан тэр онгон хэвээр нь хадгалах цаашид хойч үед байгалаа арчилж хамгаалж явах талаар өвөлдөх ийм хүсэл тавилантай төрсөн хоо. Жаргалтай хөөхтнөөс гэж. Миний хувьд бол тэр хөөхтнөөс бол тэгж сайрхаж багтаж хэлэхээр жаргалтай хөөхтнөөс байгаагүй байсан. Гадаа гарч хөөхтүүдтэй хамтлаад тоглож үзээгүй. Ядаж нэг ганц удаа тоглох юмсан гэсэн ийм хүсэл надад их намайг их эзэмддэг байсан. Зуны цагт одоо би айлд ажил хийн. Дөнгөж өөргийгээр ихтэл мөн тэрлэг хавхтаад бос эрт хонь ширүүн дээр явж идүүлж иргээл ингээл тэр үед чинь хавдынхан бол уулын хэрд ширүүн газар өглөөгөр маш хүүтэн юу хэрүүн дээр гიშгэн штэ одоо. Тэгэл явуулаад өгнө. Хоосон хонд хөөгөөд явуулчих нь хонь идүүлгээл. Буцаад нөгөө саахуулаад эргүүлээд түрээд ирэхт нөгөө айлын хөөхтүүд чинь унтчихл байна. Тэгээд босоод ирэхээр над нэг өхрөөнөд шиг жаах хайганд нэг жаах арс дээрээс нэг шагаан чинь өрөм шидэл өгнө. Нөгөө хөөхтүүд чинь нормал хэрнэл одоо тав шиг том айганд ааруул тавиал дээрээс бараг талдогооны өрөм тавиал ингээл иддэг. Ийм л их зөрүүтэй амьдралтай байсан. Өстөө нөгөө далалсан газар нь ил гарч, далаасан газар нь далд орч явах шахвал тийм л нөхцөлдөө өссөн. Ягаад тэгэхээр эцэгэрт өөд болчихсон. Өнчин хүний зовлон бол бас өөр. Гэхдээ л би өргөлж боддог байсан. За би сургуулаа заавал төгснө. Тэгтээ би заавал эрдэмтэн болно гэж. Бүр баг байхаас, баг сургуульд байхаас боддог байсан. Тэр яагаад тэгдэг байсан тэр эрдэмтэн гэдгийг яаж бий болж үндсэн өөрөө л би дотроо тэгж боддогсан. Би том болоод их том эрдэмтэн хүн болно гэж ингэж мөрөддөг байсан. Өргөн удам тал нутаг асар их баялагийг тээгч газар цэнг ус гол мөрний сав шимэн болсон хөрс шороо тийм ээ. Би энэ бүгдийг өөрийн бие шиг таньж мэдж хайрлах гэж төрсөн хүн. 1950 онд Ховд аймгийн Манхан сумын баг сургуульд ороод тэндээс аймгийн төвийн тэгчин Ховд аймагт ганцхан 10 жил байсан. Аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд орж суралцаад 1960 онд онцгой дүнтэй төгсөж байлаа. Дараагаар нь зөвлөлт холбоот улс дээр үеийн зөвлөлт холбоот улсын Москва хотын Тимирязевын академийн хөл судлалын ангид орж суралцсан.
석성이 지면 에금 사선 소가라 그리자 닭상 무기전 엔드게 우리 비누 찾다 Ингээл Тэмирязовын академид бидний хүргэж өгсөн бид нэр анх буугаад Менделеевийн нэрэмжит тонко химический промышленность гэж байсан юм. Оюутнуудын байранд нь хэд хоног дараа нь сургууль дээр хүргэгдэж ирсэн. Тэгээ анхны хичээл бол миний санаанаас ерөөсөө гардаг. Тэр үед багш нар бол голдуу наставтруулсууд байсан. Зарим нь дэлхийн 2 дугаар дайнд байлдаж явсан. Тэгээ эргэж ирээд сургуультай хичээлж байгаа. Залуу багш их ховор байсан. Тэгээ шууд Эрдмийн их танхим руу ороод Эрдэм номд шамдан суралцаад 1960 онд ороод 66 онд төгсөөл ирээл анх Атрын экспедиц гэж байгуулагдал тэр Атрын экспедицэд дагалдах инженерээр орж байлаа. Ээжиг бол намайг сургууль төгсөөд ирээд галт тэрэгний буудлын дээр ирж ихт тэгэж баяр баясгалантай байсан би ер нь хараагүй юм. Ерөөсөө үргэлжил энийгэл гараас хөтлөөлгүй гэдээс би ч тэр үеч том хархуу болчихсон. Тэгээ хүний ээж гэдэг чинь мөн ч их агуу юм билээ. Агуу сэтгэлээр эн тосон угтаж ухаан зарж хүүгэн өсгсөн ээж минь. Хүн таныхан хайранд умж явсан ч тааман намайг ухаажуулж өсгөжээ. Таныхан хайраас холдоод ханыхан хайранд жаргаж явсан хүүчин. Урсах амьдралын хэлхээ болж удам залгасан 4 хүүхэдтэй болсон доо. Миний бүх насан туршид бол намайг тушаадуулж явж намайг Эрдмийн оргилд гарахад миний хань Гомсүрэнгийн Алиса гэж хүн байсан. Тэр бол 4 хүүхэдтэй 3 охин хамгийн бага нь одоо эрэгтэй хүүхэд 3 охин гараад байхад бол би дотроо бодглаас ганы голомцох ганц баянд гараасаа л гэж боддог. Тэгсэн чи харин нэг хүү гарсан. 3 охин гарсан байдаг. За тэгэд мэдээж аав маань хүү гараасаа гэж бодож исэн байлгүй. Хүү төрсөн байдаг. За тохиолдуулаад намайг баяр сайхан гэсэн нэр өгсөн болов. Их баярлсан болов гэж би өвдөө боддتي. Би чи одоо дээрээ 3 эгчтэй. За миний хамгийн том эгч багш. Удаах эгч одоо хуваарь бизнес эрхэлж байна. Миний яг дээдлийн эгч бол Анагаахны их сургуулийн шүдний их сургуулийн захирал багшаар ажиллаж байгаа. За аавда анхаарах ёстой гэдэг бол одоо ганц хүү юм чинь би бол байнгын анхаардаг. Аав руугаа заримдаа өдөрт 2-3 удаа шарна. Ямар ч л байсан 7 хоногт аав дээр нэг боломж гарвал нэг 2 удаа ирчих. За хаяа бол хагас бүтэн сайндаа гарын хоолоо би хийгээд өгчтэй. За аав маань хаяа над руу бас ярнаа. За нэг хавирга чанцаа ирээд идэгж хэлдэ. За би бол бас аав дээр эрэхтэй тухайн үедээ нийгэм улс төрд юу болж байна? Бүх одоо мэдээллийг бас аавд их бодит ярьж өгдөө. Манай аав бас их сонирхон Монголын хөрсөнд ургуулсан хүнсээр одоо Азийг дэлхийг хийж яах гэдэг зүйл хүртэл яриад байгаа байхгүй. Тэгэхээр манай аав бол тэр халах голын хөрс бол их хэмзэг. Ер нь газар тариалан тохирох хөрс биш гэдгийг шинжлэх ухааны үндэслэлийг гаргаж өөрийнх нь судалгаа бүтээлд нь байгаа л да. Энэ янзаар явах юм бол улаан хайлс болно гэдгийг бас манай аав удаа дараа бас хэлдэг. Үнэхээр одоо уртаа суурьтай ийм зүйл ярьдаг л да. Миний хажууд ээж ургалж байсан. Миний хэдэн хүүхдийг миний ээж өсгөж өгсөн.
бид хоёр мэдээж оролцлоо л яг. Тэгтээ гол нь ажил гэж бас. Залуу байх чинь хүчээр нь ажил руугаа их махраа шүү дээ. За та хоёр ажиллаваад. Би илгээл аваад тоцордог. Тэр үе цэцэрлэг энэ төр ч бол бас л хүртээмж байхгүй. Тэгэл ээж маань надад хэдэн сайхан хүүхэд өсгөж өгсөн юм байгаа. Нэг нь нуруунд дээр өөрчгсөн, нэг нь гартаа хөдөлсөн, нэг нь хормоноос жаргууцалдуулсан, зарим нь хормоноор нурцсан явж идэг. Ингээл нэг л одоо олон хүүхэдтэй нэг хүн гэдэг чинь харахад их сан их ачаалтай нэг хүн дээр хамаг хүүхэдтэй ингээл өгөөл ачаалаад авч настай хүндч байсан баг. Тэрнээс төөртөлгөл над хэдэн хүүхэд юм өсгөж өгсөн. Ингээд 92 дээд болсон шүү. Их өндөр насаас. Тийм ээ. Би тэнүүн ухаанд Монгол хүн. Тийм ээ, би тэгш заяа дудмын хүн. Тийм ээ, би хөгтөнгөр хөрст газрын эзэн хүн. Удмааран өмгшиж түүхэрэм бахархах Монгол хүн. Алдаржуугийн аюуш миний аав хоёр бол төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Ээж бол Ховд аймгийн Манхан сумын хүн. Өөрөөр хэлбэл би 50% иш ястан, 50% баг яснаас бүрэлдэн тогтсон. Ийм хүн ба. Ард аюуш бол одоо манжийн дарлын эсрэг боссон алдартай хувьсгалч хүн шүү дээ. Тэр бол маш чин зөрөгтэй хувьсгалч хүн. 9 давсан. 9 шүүсэн тэр одоо толгой нь цэцэг нуурын ойролцоо, сумын төвийн ойролцоо байдаг. Тэгээд цэцэг нуур гэдэг чинь бол одоо нууртай газар улсууд бол жижиг нуур л да. Ихэнх нь бол хурд үндэсний усаар дижээ гэдэг. Үе багасдаг. Нэг өндөр улсын өндөр тагтанд байдаг нэг сайхан үзэсгэлэнтэй нуур байгаа л да. Тэрний тэр ажууханд бол цэцэг сум гэж миний одоо тэр уял авах ард аюуш бол тэнд жинхэнэ тэмцлээ эхэлж явсан байгаа. Тэмцлээ эхлэхдээ бол толгойлогч нь байсан хэрнээ гарын үсгээ зурхтаа тэд нар бол тоон хэлбэртэй дугуй тойруулаад ингээд зурдсан. 9 туулахад бол ер нь маш хэцүү гэж байна шүү. Хонгоноос нь хүртэл мах тасдчихсан миний ээж ярьдаг байсан. Тэр миний надаас тассан махын нэгэд одоо дайлын шивний ёроолт нь 2-3 бондгороор борцшгоор хийцэн явдаг байсан гэж. Нэг цусланд гарсан жил ээж нь цэцэгт миний аавын тэр ах дүү нартай аваач танилцуулжсэн нь би мэддэг. Авах талаар одоо ярих юм бол одоо хөх ард аюуш өндөр аяа гэж одоо манай төрөл садангууд ярьдаг. Одоо хотод бас нэлээд байна. За тэгээд салбарлаад явах юм бол одоо хэдэн 100 хүн байгаа. Их олуула ард аюуш санг саяхнаас байгуулсан. Ард аюуш сангийн хүндэт тэргүүнээр нь сонгогдсон байгаа. Гүйцэтгэх захирал нь одоо манай бас үеэл гам пүрв байгаа. Тэргүүнээр нь Баатар гэж бас манай нэг үеэл залуу ажиллаж байгаа. Гэгээн дурсгалыг бид хотод ард аюушин гудам гэж одоо мөнхөлсөн байгаа. Үндэсний баатруудаа бид мөнхжүүлэх ёстой. Үндэсний цэцэрлэг төрөлөнд хөшөөг нь босгоё гэдэг асуудлыг хотын захиргаанд бас тавьсан байгаа. Дэмжих болов гэж найдаж байна. Их орны маань баруун хязгаар Алтайн цас дуулас уулсан толцсон цэцэг нуур. Энэ нутаг төржсөн харцар даюушин дотоод гадаадын мужлигийн эсрэг нутгийн ардын хөдөлгөөнийг толгойлон 1903 оноос эхлэн 10 гаруй жилийн турш метршгүй тэмцсэн тэмцэл Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэнд цэцэг нуурын дугуйлан гэж алдарсан юм. Цэцэг нуурын дугуйлангийнхны хөдөлгөөн нь залгамж хойч үеийн шудраг үйлсийн төлөө мохшгүй тэмцлийн баатарлаг жишээ унтршгүй гэрэл болж мөнхөрсөн юм.
За миний үе 1969 оноос хойш шинжлэх ухааны доктор академич Гардхуутай хамт өдөө хүртэл одоо 40 гаруй жил 50 орчим жил хамтран ажиллаж байна. Ийм учраас Гардхуугийн уран бүтээл тэрний амьдрал бүх зүйлийг би сайн мэднэ. Бид нэрийн хонд анд нөхрийн хувьд ажиллахын зэрэгцээгээр бас гэр бүлийн найзууд багш авийн барилгатай ингэж явж ирсэн. Ийм түүхтэй юм аа. За Гардхуу бол ийм бүтээлийн хувьд бол ярих юм бол Гардхуу доктор бол анх 1957 онд Монгол оронд Атрын анх дугаар аяныг эхлүүлэхэд тэр үед л хөрсний судалгаа их анхны экспедицийг удирдан зохион байгуулж Монгол орны одоо нутаг дэвсгэрээр ялангуяа газар тариалангийн төбөсүүдээр нэлээд удаан хугацаагаар хөрсний судалгаа хийж анхны картографик боловсруулж шинжлэх ухааны үндслийг нь тавьсан. Одоо Монголын одоо Атрын ууган эдэмтдийн нэг гэж зөө ёсоор хэлэх ийм гавьяатай хөө. Гардхууга эрдэмтэн бол хөрс судлал, экологийн мэргэжлийг төгс эзэмшсэн. Энэ мэргэжлээрээ улстай 50 гаруй жил ажиллаж байгаа манай томоохон том эрдэмтэн Ахмад ажилтны хувьд би их хүндэлж явдаг юм аа. 1960-ад оны эцэс 1970-ад онд атга газар эзэмших газар нутгийн хөрсийг судлах ажлыг бие дааж гүйцэтснээс гарахгүй энэ судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг экспедицийг толгойд алж явсан эрдэмтэн хүн юм аа. Энэ ажлынхаа үр дүнгээр анхудаа атар эзэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэйгээр боловсруулсан хүн. Энэ боловсруулсан ажлынхаа үр дүнгээр анхны атар эзэмших шанга таталцсан томоохон эрдэмтдийн нэг юм аа. Багш бол одоо үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн, академик, доктор, профессор, гадаадын 6 одоо том шагналтай одоо дэлхийд алдартай шагнал авсан. Багшийг өдөрцөн гол хүн бол Гажиев Сибирийн одоо алдартай эрдэмтэн байдгийн дэлхийд. Тэгээ багш Сибирийн одоо шинжлэх ухааны академид эрдмийн ажиллаа хийхдээ хөрсний экологи, байгалийн экологийн талаар олон жил судалгаа хийж 2 шатныхаа том эрдмийн зэргийг шинжлэх ухааны доктор хийсэн байна. Түүнчлэн багш маань Төвөөс Монгол орныхон их бүх нутгаар явж мөн хөрсний одоо маш наривчсан экологи, биологийн судалгааг хослон хийснээр шинжлэх ухааны томоохон нээлт хийсэн юм. Экологч Жамцын Гардхуу атар газрын ЭМ1 25,000 масштабтай зураг зохиох анхны хөрсний хайгуулын экспедицийн дарга ахлах инженерээр ажиллаж үүнийхээ үр дүнд 51 сангийн аж ахуйг улсад байгуулан эх орны гурил болон төмс хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах болжээ. Үүгээрч зогсохгүй Монголын эдийн засагт газар тариаланг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлсэн. 21 сорт солилтын аж ахуйг байгуулан нутагссан үр тарианы сортуудыг сонгон шалгаруулжээ. Монгол орны хөрсний микроэлемент металлионы ЭМ1 25 сая масштабтай зургийг зохиож, цис, цайр, никель, кобальт, марганц, бор, йод гэх мэтийн ионы тархалтын зүй тогтолтыг илрүүлжээ. Мөн орхон сэлэнгийн савд анх удаа йодын дутагдлын дэд форменцийг илрүүлж, олон улсын интеркосмос судалгаанд оролцсон сансраас хөрсний физик химийн шинжийг илрүүлэх аргачлалыг сайн зохион байгуулан амжилттай ажилласан юм. Монгол орны хөрсний ЭМ1 сайтын зургийг Гаджиевийн хамтаар 45 дугаар уртаргаас баруун тийшх зургийг зохиосон. 50 жилийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд Монгол орны хөрсний физик, хими, биологийн шинж чанар, монограф, төмөр самын дэр модны эдлэгийг уртасгах технологи боловсруулсны үр дүнд уг технологиор үйлдвэр байгуулсан анхны эрдэмтэн билээ. Сүлжилтийн дотоод төвлөрлийн физик, химийн процессын механизм гэсэн шинжлэх ухааны нээлт хийж Төв Азийн хөрс монограф шинжлэх ухааны бүтээл тойруулаа. Энэхүү бүтээл нь эрдэмтэд, судлаачид,
Эрдэм шинжилгээний ажилчдын гарын авлагуулжээ. Тэрээр Монголын эколог байгалийн шинжилгээ ухаанд өмнөдөө хувь нэмэр оруулсан томоохон эрдэмтдийн нэг Зүйсор мөн билээ. Монгол орн бол дэлхийд өөрмөц онцлог байгаль орчинтой ийм орн юм байна. Дэлхийд 12 байгалийн бүс байдаг. Тэр 12 бүс бол зөвхөн Төв Азид бол Монгол орнд, бусад орнд бол иймэрхүү байгалийн 12 бүс багтсан нутаг бол маш ховор, цөөхөн орн байдаг. Монгол орнд бол газар тариалан бие даасан эдийн засгийн салбар болж хөгжсөн явдал бол цаашдаа бид нэр энэ газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх тийм нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал бид нар Орхон сэлэнгийн савыг авч үзье. Манай орны газар тариаланг эрчимтэй хөгжүүлэх асуудал бол Орхон сэлэнгийн савд явагдах ёстой. Тэгэхдээ энэ эрчимтэй хөгжүүлэх асуудлыг бид зөвхөн экологийн үндэслүүлсэн судалгааны шинжилгээ ухааны судалгаа шинжилгээний үндсэн дээр явуулж үр дүнд хүрч чадна. Хоёрдугаар бүс нь бол дорнот буюу халах голын оройны бүс нутаг байна. Энэ бол асруу удам өргөн удам нутаг. Дэлхийн сүүлчийн экологийн хэв шинжээ авч үлдсэн хээр тал юм байна. За нарийнтай ярих юм бол Монгол хүн бүхэн мэдж байгаа. Энэ бол одоо Дорнот аймагаас цаашаага халах гол хүртэл бараг 400 шахам. Урд одоо Сүхбаатараас хойш хойд одоо давуур хүртэл бол бараг 500 шахам километр. Ийм өргөн удам нутгийг эзэлсэн асар их хээр тал одоо манай Монгол орны Дорнот хэсэгт тогтсон байдаг. Энийг нэг талаас харахад бол бахархууштай маш одоо өөрмөс тогтстой ийм хээр талнууд. Нөгөө талаас энэ хээр талнуудыг ашиглах асуудлыг шинжилгээ ухааны үндэслэлтэй шийдэхгүй бол энэ эрчимдсэн газар тариалан хөгжүүлэхэд тохиромжгүй. Энэ мөдхөн удахгүй улаан илс болж хуурах ийм нөхцөлтэй. 1 см хөрс бий болохын тулд доторх үржил шимээсэн хамаарч сая 500 мянгаас 30 сая жил хүртэлх хугацааг зарцуулдаг. Жамцын гарт хүү. Элсэн жилдээ 2-5 метраар зүүн урд зүгийн элсэн банкнуудаа нэгдэх чиглэлүү хөдөлж байна. Энэ их аюултай газар. Газар тариаланд бид бол 18-аас 22 см гүн хагалъя гэж бодъё. Ер нь тэгж л хагалж байгаа. Тэр технологи бол нөгөө элсэн суурин дээр тогтсон хөрсийг хөндөж цаашдаа салхины эвдрэлд оруулах, механик эвдрэлд орох тэгснээр нийт Дорнотын талбал газар тариалан хөгжүүлэхэд тохиромжгүй бүс нутаг удахгүй болно гэсэн энэ аюулыг бид нэр мэдэж байгаа. Эрдэмтэд тогтоосон. Бид судалж тогтоосон. Усны сав шимэн хөрс байдаг. Устай ижил хэмжээнд хөрсийг хайрлах хэрэгтэй. Жамцын гарт хүү. Тэгэхээр бүх дэлхийд анхаарах нэг юм бол хөрс. Ялангуяа Монгол орн бид нар экологийн цэвэр мах талах үйлдвэрлэж л дэлхийд дахинд гарч ирнэ. Бидний хойч ирээдүй бол цаашдаа уул уурхаагаар биш хөдөө жахуг экологийн цэвэр эрчимтэй аргаар хөгжүүлсний үр дүнд мөнхийн хоолтой хүнс үйлдвэрлэж тэрнийга дэлхий дахинд экспорт болгож гаргах үндсэн бүтээгдэхүүн болгох ийм учиртай гэж би эрдэмтэн хүний хувьд бол харж байгаа. Хэрвээ бид нэр хөрсөө хамгаалж чадахгүй бол усаа хамгаалдаг шиг хөрсөө хамгаалж чадахгүй бол усчгүй болно. Ус чинь бол хөрсөл усыг чинь хадгалж байгаа. Манайх бол усаа яриад байдаг. Хөрсийг огт мартцсан.
Дээрээс нь бол гიშгэлээд машинаар давхад мороод давхад ингээд эвдээд байдаг. Барилга бариад байдаг, зам бариад байдаг. Жилд нь баха харшаараа ацарч ашгаал дараа жил нь эргээд харахад хавар нь харахад бүгд хийцсэн байдаг. Дахиад ачиж ацраал асгадаг. Ийм хариуцлагагүй асуудлаас болж бид нар бол хөрсөө алдахад хүрлээ. Одоо 15-аас 20 жилийн дараа бол огт хөрсгүй бол. Энэ хөрсийг одоогийн ус хамгаалж байгаа шиг хамгаалах хэрэгтэй байна. Энийг бол Монгол улсын төрийн үндсэн бодлого болгож дахин сэргээж энэ дээр төрийн тусгай бодлого хэрэгжүүлж бид хөрсөө хамгаалах шаардлагатай байна. Ховор цаяаг өвөрлөж хүний тавиланд төрсөн хүн та. Энэ л амьдралын ундраг болсон байгаль дэлхийг хизээ энэрн нэгүүлсэх вэ? Ирээдүй хойч удам угсаагаан хайрлах сэтгэлтэй хүн та. Байгаль дэлхийг хамгаалах цаг нь болжээ. Энэ бол экологч хүний үг, зүгээр ч нэг үг биш, зүрхнээс нь ундарч тархинд нь орших бодрол юм да. Миний аав бол доос багасаа бас хүн болгоны дуулаад байх амьдралыг дуулаагүй, бас хүнд амьдрал дуулсан. Өнч өөрөөсөө өссөн ээжтэйгээ хамт тэгээд одоо жирийн малчин хүний одоо ганц хүү байна гэдэг чинь бас их амаргүй амьдрал гэж би туулсан гэж би бодож байгаа. Тэгэхээр зүгээр аавыгаа энгийнээр дүгнэлт хэлэхэд миний аав бол бас их шулуу хүн, гүцхэн ийм одоо олонтойгоо хүн. Тэгээд одоо лагерт зундаа дамбад харж гардیں۔ Тэгэхээр ойр хавийнх нь ирээд одоо аавын бүх ажлын одоо бас хаяа юм уу дөхүүлээд өгнө, хашаа хороогийн цэвэрлээд өгнө, мод эдрийн хамт туслана их олонтойгоо байдیں۔ Энэ хашаа руугаа орж ирэхэд би сэтгэл их хөдөлдөг баясдаг. Учир нь юу гэхээр энд бол задгаа газар байлаа. Анх хашаа хацарч чадсан. Энэ эргэн тойронд айлууд байхгүй. Зэлүүд газар байсан. Хантайгаа хаяула ярьж агаад хотын захиргаанаас энэ зөвшөөрөл аваад газар авсан юм байна. Тэгэхэд энэ хашаа бол эргэн тойр нэг захан зар хашаа бариад битээр хашаа усгачаад дотор ногоо тарьжээ. Ногоо тариад бас өөрснөө идэнэ. За илүү гарсны хэдэн хөөхтэй. Ногоо тарих бол маш их нарийн хөдөлмөр шаарддаг. Ууггүй ажиллагааг шаарддаг. За миний гэр бүлийн хүн бол маш их ухаантай хүн байсан л да. Өөрснөө ногоо тарихад чи өтөрөөс идэхээс гадна өр хүүхдүүд хөдөлмөр сурнаа. Өөрснөө цаашдаа амьдрал болно. Тэр бол ухааныг багц багцаар нь шиддэг тийм эмэгтэй байсан. Тэгэл хашаа руу орж ирэхэд бол тэрний хэлжсэн үг болгон сэтгэлд буудгийг. Би тэгээд өгшөнднийгаа байхад хоёулаа хамтарч энд ногоо тариад тарьсан ногоогоо хүүхдүүдтэй одоо ургуулад авсан ургацаа хүүхдүүдтэй өгөөд өөрснийхөө хэрэгцээг аваад бас нэг газар зойртой байсан тэндээ хадгалдаг байсан. Хоёулаа хамжиж энэ нэг цагаан худаг байгаа юм. Энэ гар худаг байна. Эндээс усалдаг. Гараар хаваагаар татаж услана. Өдөржин нуруугаа өвдөлтөл тэрний услана. Маш их услага шаардна. Их тэр хөрс маш цэвэрхэн байх ёстой. Зэрлэг хог ургамлын түүх ёстой. Гэх мэтлэнгээр маш их хөдөлмөр шаарддаг байсан. Тэгээ сүүлдээ хоёулаа бас нас тогтоод энэ газраа дахиж тэгшлээд ярилцсан. За миний хөгшин ч над ярьж байсан. Энэ бол хоёулаа алстаа бол энийг жимсний модтой ийм хашаа болгоё. Чи өтөр энэ их нарийн ногоог тарьж ургуулах чадал тэнхээ хүрэхгүй байхаа гэсэн. Ээж маань мэдээж аавыг маань ээжгүйгээр төсөөлөхгүй. Тэгэхээр ээж аав маань хоёулаа хамтдаа үнэхээр тэм төгс гэр бүлийн жишээ, төгс хосууд тий одоо нэгэн бий болж чадсан. Тэгээд одоогоор хэдийгээр ээж маань тий тэнгэрт байгаа хэдийч аав маань байнга тий биднэрт бол тэр
ээжийн маань орон цаг өөрөө бүхлээр нь те биднэрт бас мэдрүүлж явдгаараа их онцлог байдаг. Хэнд чинь даваа хантай гэрт хоёулаа амьдарч байсан. Бөөрн дээр нь хөгшнийгоо тэнгэрт хальсны дараахан хөгшнийхөө гэгээн дурсгал зориулж мөнх ногоо модон төгөл ургуулсан байгаа. Энэ үндэ би их одоо хайртай хөгшнийгөө одоо бараг л амрааж байгаа шахуул юм бодно штэ одоо тиймэрхүү юм өнгөрснөөс нь хойш юм да гэлээ ихтэй сэтгэлээ тэгж бас жаахан тайтгаруулдаг юм аа. Хүн бол ханаа явснаас хойш одоо өрөөсөн жигүүртэй шуушгал болдго юм байлаа. Өрөөсөн жигүүртэй шуу сэтгэл өвч нисэж чаддаг. Хань явснаас хойш би сэтгэлээрээ өргөлж нисчихсэн. Одоо тэгээд ингээд яхаа хүүхдүүд байна ганцаараа энэ дурсаад энэ шин дотроо өчнийхээ дурсгал тарьсан тэр төвлөө хараад ингээд суучих ч одоо бас сайхан юм. Он удаан жилийг хамтдаан илээх хосгүй хайрыг зогцлооч хамтдаан байхад тавиланг хорвоогийн зам эвдэх юм да. Үрэн тарж үнд сайн суулгаж удмаан үлдээсэн ч хослон жигүрлэх эргийн минь л өгүүлэгдэж байна да. Түшиж тулах хань минь өгөөч дурсаад суух түүхийг бид бас бүтээжээ. Бүр баг байхасаа л миний бүх суур хүмүүжил маань өрдөөсөө МО2 маань одоо бүрдүүлж өгсөн. Би гэдэг хүн өнөөдрийн одоо цэлмүүн гэдэг хүнд тодорхой хэмжээгээр мэдээж гэр бүлийн хүмүүжил аав ээж хоёр маш их нөлөө үзүүлсэн те. Гэхдээ үүний хажуугаар яг өвөө эмээ дээр бага насаа өнгөрөөсөн хүний хувьд бол яалтчгүй өнөөдөр би гэдэг хүний суур бол миний эмээ өвөөтэй маань маш их холбоотой байдаг. Би өнөөдөр яагаад те ингээд за эрдмийн ажилд өөрөө ингээд тодорхой хэмжээгээр эрдмийн ажлыг хийгээд ингээд явж гэн тодорхой хэмжээгээр бас анагаахын шинжилгээ ухааныг те зах цухаас нь бас судлаад явж гэнэ вэ гэхээр энэ бас л миний аавын маань хувь нэмэр юу вэ гэхээр аав маань байнга миний охин чадна миний охин те ийм зүйлийг те хүн эхэлж хийж энийг сурдгийн гэд. Тэгээ ерөөсөө сурах ямарваа нэг шин зүйлийг эхлүүлэхэд аав нь байнга их урмыг өгдөг. Өөрийнхөө хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх, тэднийг эрдэм боловсралтай болгох, амьдрал ахуйтан залгуулах талаар бол одоо маш их эцэг хүний үүргийг бол маш сайн гүйцэтгсэн гэдгийг бол би бас хэлхэн зүйтэй авах гэж бодож байна. Одоо тэдний хүүхдүүдийг бол одоо өнөөдөр бол улс их орондоо их зүйлийг бүтээж аавынхаа хийсэн зүйлийг улам цаашин дэлгэрүүлж ингэж яваад нь бас бид багталтай байд юм аа. Миний багш доктор профессор Гардгуугаа бол их зарчимж шудраг мэдл усэл өнтөртөө үр ач нартай энэ оюуныхаа энэ юм уламжлуулаад үлдээгээд тэгээд ийм оюунлаг хэрхүүлэг ингээд үе залмжлаад явна гэдэг бол Монгол орны ирээдүй, Монголын хөгжил цэцгэлэлт, Монголын цаашдын шинжлэх ухааны болоод сурган хүмүүжүүлэх бүх үүсэд энэ бол бас үнэтэй үлгэр жишээ дуурайлал болно хаа гэж бодож байна. Одоо манайхаас үлдэж байгаа хамгийн өндөр настай хүнд гарддаг байх шүү дээ. Миний аавга одоо яахаар байхгүй бид нэг цус махны алга махны тасгай алтесны хилтгэе гэдэг шиг ийм байдлаар одоо удам судраа бид хооч үедээ вөөгнүүлэх гэж сургах гэж өөр хоочтой үлдээх гэж ингэж хармааж байгаа нь бас тийм одоо сайхан зүйл дээ. Хаяа одоо гудманд авж байгаа той гардггүй гişүнэ гэдэг. Тэгэхээр миний нэр хаяа алга болсон байдیں۔ Тэгэхээр гардггүйгийн баяр сайхан гэдэг хард иргэд бол намайг одоо овогтхон хамт дуудаад байдیں۔ Тэгэхээр би бол бас аавынхаа нэрийг бол өндөр түргэж хичээж явах ёстой л гэж бодд юм аа. Айл болгон бас ингээд орчноо бас нэг ногоон болгож мод тарж ногоо тарж жимсний мод тарж ингэж авч явах юм бол та нарын эрүүл мэнд өөр хүүхдүүдийн чинь эрүүл мэндэд өөрсдийн чинь эрүүл мэндэд ач тустай шүү гэдгийг дахин хэлмээр байна. Экологч Жамцын Гардгуугийн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний ажлууд хөрс судлалд оруулсан хувь нэмрийн өндөрөөр үнэлж ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ой медалууд 1993 онд Алтан ад содон,
2001 онд Монгол улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Казахстан улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, 2003 онд Оросын холбооны улсын Краскаугийн хүндэт доктор профессор, 2004 онд Дэлхийн оюуны үнэлгээний төвийн алтан медаль, 20 дугаар зууны манлай эрдэмтэн, 2005 онд академич цол, мөн Ломоносовын 300 жилийн ойн медаль, 2008 онд Дэлхийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, 2013 онд Монгол улсын ерөнхийлөгчийн талархал, Хөдөөжхөн их сургуулийн хүндэт профессор, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр түүний дэлхийн болон Төв Азийн хөрс судлал, цөлжилт, экологийн судалгаа, шинжилгээний ажилд оруулсан хувь нэмрийн энхүү өндрөөр үнэлсэн байна. Түүнчлэн Оросын холбооны улс болон Казахстан улсын шинжлэх ухааны академийн төв хувьлэлд Жамцын Гардхүүгийн 70 насны ойг тохиолдуулан түүнийг Монгол улсын экологийн эцэг хэмээн тодорхойлон тэмдэглэжээ. Улаанбаатар хотын сайхан болжээ. Энэ сайхан цэцэрлэгт хүрээлэн чинь одоо манай байгаль экологийг хамгаалах бодлоготой сайхан нийцж байна. Ялангуяа бид хөрсөө маш сайн хамгаалах ёстой. Энэ бол хөрс хамгаалахын бас нэг үлгэр дуурайл үндэс нь болно. Тийм учраас энэ цэцэрлэг цаашдаа улам өргөжин сайхан болно. Тэгээ ингээд сууж явахад бас эрн эх орн маань ингээд сайхан ирээдүйн харагдаж байна. Эх нутаг, төрсөн нутаг ховд маань ч утас сэтгэлд орж байна. Одоо би эрн үнэхээр энэ бүтээн байгуулалтыг хараад сэтгэл хөдлөж байна. Аав ээж хайч үеийг дурсаж байна. Ах トゥ төрөл саднч анд нөхд үд санаанд орох юм. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөж байгаа энэ мөчид бас нутгийнхаа сүлддөө болсон уян толгойг аялждаг юм уу гэж бодоо сууж энэ да. Энэ аялаадахыг да. Монгон давалгаан хаяалсан